За манай боржгорууд байна уу? Сэтинг хиймтэй, төрөлхийн боржгор хиймтэй хөөрхнүүд маань байвал наашаа ойртоорой. Яагаад ийм олон төрлийн боржгор усны бүтээгдэхүүн байдаг вэ? За ямар ялгаатай юм бэ гэдгийг хэлж өгье. За энэ хоёр төрлийг хамгийн түрүүнд ялгах хэрэгтэй. Арай бүдгэн болон арай тод чирнэл байгаа. Энэ бүдгэн нь крем буюу ийм тосон бүтцтэй, илүү өтгөн бүтцтэй. Эсээс нь илүү усан суурьтай, илүү хөнгөн бүтцтэй гэсэн хоёр ялгаатай байгаа шүү. Хинт хэрэглэгдэх вэ гэхээр энэ өтгөн бүтцтэй над шиг өтгөн арзгаар ийм шигүү устай хүмүүс энэ кремэн тохирно шүү. Харин шинхэн, зөөлхөн ширхэгтэй үстэй бол энэ хөнгөн бүтцтэй гэж байна. Хөнгөн бүтцтэй тосыг төрөгчиж бидний үс боржгороо улам сайн дээшээ гой бууржиж өгнө гэсэн хөнгөн. Тэгэхгүй бол хүнд бүстэй тос шингэн үстэй бүтцнээр төрөгчих юм бол дээш доошо дараа хүндрээд байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын ялгаа нь ийм бахна. Чирнэл нь ягаа нь дотроо ийм гурван төрөл байгаа. Юугаар ялгаад байв гэхээр энэ бол энгийн. Тэгтээ баг зэрэг гоёмсог үнэртэй. Үнэртэй усны үнэртэй. Үнэртэй ус түрхэх шаардлагагүй ингээл өвсөө зүгээр ингээл хайлал явж байхад танаас гой сайхан үнэртэйд явж явах ийм хүсэлтэй хүмүүс ахын бол энэ үнэртэй усны үнэртэй энэ эссенсийг хэрэглэж болно. Энэ болохоор хөнгөн зөөлөн тоорын үнэртэй эссенс гэж байгаа. Тэгэхээр боржгор усны хэв баригч маань ийм төрлөөрөө ялгаатай байгаа. За тийм магадгүй таад маань за яг наа чин нөлөөлөх юм уу яах ингээ бас бодож магадгүй тэгвэл туршиж үзэх ийм хөөрхөн жижигхэн савлгаа хийж байгаа ийм хөөрхөн жижигхэн энэ нэлээд олон удаа түрхэгт чинь энийг ашиглаж үзээд өөртөө үнэхээр өөртөө өгч гэнэ үү яаж ин гэдгээ туршаад бас хэрэглэж үзэх боломжтой. Анхныхаа хэрэглэлтээс шууд өөртөө мэдрэгддэг. Одоо та хэд маань энийг ингээ харах юм бол ингээ жоохон тогтцсон байгаа. Энэ нь болохоор би нөгөө хатуу гээлээ түрхсэн байгаа юм. За тэгэхээр энэ ус маань ингээд нойтын юм шиг харагдаж байгаа шүү. Энэ цацдаг curling fixer гэж байгаа. Энэ яадаг вэ гэхээр за та бигүүж хэрэгэлдэггүй. Эндүүгээр үсээ буржилгаж гин өндөө халалтгүйгээр үсээ гой хэлбэр буржил хэлбэр оруулагдсан шүү дээ. Оймстой юм уу эсвэл халаадны уяагаарч гэдэг юм уу тийм. За тийм хүмүүст болохоор энэ бол бүр сайн найз чинь байх болно шүү. За яг тэр хатсан дээрээ ингээд нэгдүгürt ингээд түрх чинь дээрээс нь тэр нөгөөний хивээ ингээд задлаад ингээд гой буржир долгион чаа гарч ирсэн үед нь бас ингээд задлаад цацаад өгч чинь. Тэр буржирыг чинь бараг дараагийн өдрөн ч гэсэндээ үргэлжлүүлээд барьж өгч чадвартай ийм гой хив баригч байгаа. Хамгийн гол нь энэ лаг шиг ерөөсөө дарааж ингээл ингэсэн юм шиг барихгүй яг ингээд гоё таны ингээд буржгар нь яг хивээ барьсан ч гэсэндээ цаанаасаа ийм байглаасаа буржгар юм шиг гоё барьж өгдөг тийм онцлогоороо энэ буржгар усны хив баярагч маань ялгарч өгж байгаа шүү. За буржгар хивээ окей болгочлаа. Буржгар мөртлөөсөө цаанаасаа л нэг хивэн долгион тодорхой байна. Миний буржгар хив яагаад тодорхой байгаа юм болоо гэж бодож ивэл үсэнд ч магадгүй учир байж магадгүй. Буржгар усны хамгийн амин чухал буржиддаг зүйл нь юу вэ гэхээр үс эрүүл байх тусмаа буржилт нь сайн тодорч гарч ирнэ. Дээрээс нь давхар хоёрдугаар маш их чигшил сайтай байж ич буржгар нь тодорч гарч ирдэг гэдгийг үргэлж санджаах хэрэгтэй буржгаруудаа. Хуурай шат байгаа үстэй бол та хэд маань энэ true repair буюу энэ хөөрхөн царайлаг ягаан комбиго хэрэглэх юм бол та хэд үсний гой чигшлийг нөхөж өгөөд гой нэг ус утсан юм шиг болгоно гэсэн. Тэгээд үсний буржгарыг илүү тодорч өгөхөд нөрлөөлнө гэсэн. Тэгэхээр хэдүүлээ бүр бүтснээсээ ахуулаад тэр буржгарыгаа гой дэмжиж өгнө гэсэн. Одоо буржгар байхаа болчлоо гэдэг чинь хэрвээ тэр үс гэмтсэн байвал одоо үсний ингээд дотрын задлаад харах юм бол ингээд уургнууд ингээд хөөрхөн ингээд иймэрхүү маягаар ингээд дараалалцсан байждаг байхгүй. Гэтэл энэ дунд нь гэмтэл үсчдэг. Тэгээ янз бүрийн гадны хүчин зүйл одоо арчилгаа дутуу буруу одоо зүйл хэрэглэснээс бол гэмтэл үсчээр яах вэ гэхээр эдгээр нэг хоорондоо ингээд ийм болчдаг гэсэн үг байхгүй. Тэгээ ингэчгээр яах вэ гэхээр энэ ч нөгөө нэг зарим хэсэгтээ буржгар гэсэн зарим хэсэг нь бүр ингээд арчаад буржгар ч юм шиг буржгар биш ч юм шиг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр тэрийг хідүүлээ заснаа, арчилнаа, эмчилнэ. Энэ эмчилгээгээд маш сайн зөв хэрэглэх хэрэгтэй гэсэн. Энэ бол ангижруулагч биш гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Гартаа авж агаад сайхан ингээ усын ингээд эхлээд нь үснийхээ усыг жоохон шавхчин. Тэгэнгүүтээ ингээд үсэндээ түрхээд ингээ сайхан илээл гоё үсээ хайрлаа тий удахгүй хойлоо гоё олноо гэж үстэйгээ гоё ярьж мэрэ та хэд маань энэ эмчилгээгээ түрхээд заавал 20 минут байлгана. Уснасаа гараад магадгүй өөр гэрийнхээ ажил төрлийг хийгээд эсвэл өөр юм хийгээ явж иж болно шүү дээ. Тэр хугацаанд энэ чинь үсээтэй нь эмчлээд нөгөө нэг ингээ ингэцэн байгаа тэр уургийг чинь ингээ гоё ингээд эмх цэгцэнд нь оруулж өгөөд ингээ буцаад буржгар долгионыг маань тодруулаад өгнө гэсэн байна. Ер нь бол буржгар гэлтгүй энгийн гэмтэлтэй үсэнд хуурай шат байгаа үсэнд энэс аюу сайн. Шөнийн эмчилгээний тус. За энийг ерөөсө түрхэл шууд унтахад ямар ч асуудалгүй заавал хатаах хэрэггүй эсвэл дахиад угаах хэрэггүй тий. Одоо маш их завгүй нийгэмд амьдарч байгаа хүмүүс завгүй эмэгтэйчүүдэд маань энэ шөнийн тосол зайлшгүй байж ах хэрэгтэй. Шөнийн арчилгааны бүтээгдэхүүн шүү.
За энийгээ гартаа авлаа. Тэгээ сайхан тараагаад зөвхөн гэмтэлтэй хэсэгтэй л түрхэнэ. За тэгээ шууд унтахад дэрий чинь муухай болохгүй, ордын өсгөрийг чинь муухай болохгүй, таны арьсанд наалтахгүй тийм ийм одоо технологиор хийгдсэн бүтээгдэхүүн байж байгаа. Тэгээ өглөө босоод ирэхэд ус чинь намирна гэсэн. За тэгээ ойлыг манайхан мэдж байгаа ийм царайлаг гоё ойл ээж байгаа. Тэгээ энэ ойл маань маш гоё үнэртэй. Тэгээ энэ ойлогоо түрхээд одоо жишээлбэл би энэ одоо юм нойтын юм шиг харагдаж байгаа үсийг энэ ойлороо заавал задлах ёстой. Ойлороо хэрвээ задлах юм бол минийх юм одоо илүү хөнгөн, илүү хөвсгөр тийм болж өгнө гэсэн. Ойлороо задлаагүй учраас минийх одоо яг энэ гээлтэй хатцсан маа гэсэн. Дээрээс нь зүгээр энгийн үед эн чинь бидний боржор ус маш гоё чигшил өгөн хамгаалж өгөн тий гадуур ингээд өчнөө олон өвлийн хүүтэн сэрүүн нөхцөлд ингээд хүний ус ингээд явж ийн цахилгаан соромжлог чинь тэр бүхнээс хамгаалж өгөн дээрээс нь хижээл өгөх үйлчлэгэд учраас таад манийхны усны үзүүрийн тос банк цүнхэнд явж явах хэрэгтэй гэсэн. За тэгээд боржгор үстэй хөөрхнүүдэд маань бас магадгүй хуухны асуудал гэж магадгүй. Хэрвээ хуухны асуудалтай ямар нэгэн хагтай холбоотой асуудал гарч ирж байгаа юм бол эдгээр одоо энэ хоёрыг ерөөсөө ашиглаж чад болно гэсэн. Энэ бол хуухаа угаана гэсэн. Тэгээд энэ нөгөө гэмтэлтэй үстийг яаж туслуулж хэрэглэх юм бэ гэхээр 7 хоногт одоо 3 удаа энэ нүгээр нь 2 удаа тэр шампунаар нь угаана гэх мэтчлээ. Энэ одоо эмчилгээ нь болохоор хуухны эмчилгээ тэгэхээр заавал хууханд хүрэх гэсэн. Тэгээ ингээд давхар хагныхаа асуудлыг шийдээд бүр ингээд боржгор ус гэдэг чинь биш үү ингээд шууд ингээд шалжижсэн боржгор угаасаа явал маш юм утгагүй харагддаг тий ингээд боржгор гэдэг чинь цаанаасаа л нэг юм обиомтай юу гэмтэй нэг тийм гоё яадаг шүү дээ. Тэгэхээр тэр байлгахын тулд бид нар хуухнаасаа эхлээд эрүүл ээжж эн чинь бидний уг маань гоё хүч чадaltaй ингээд дээшийг ингээд босцсон. Тэгээ дээрээсээ ингээд гоё унаж орж ирээд ийм байдаг байхгүй. Харин үс унал бас давхар агаад бидний боржгор гоё өтгөн гоё ээжж боржгор маань илүү гоё тодорч өгдөг тий. Тэгэхээр хідүүлээ хэрвээ ус унаад байл ус уналтаа бас анхаарах хэрэгтэй. Тэнгүүд ус уналтын шампунь бас илүү тод ногоонгийн шампуньтай бас хослуулаад хэрэглэж болно гэсэн. Одоо бүрэн цогц утгаар нь шийдэх юм боломж байна шүү манай боржгоруудаа. За тэгээ бас боржгоруудад маань зориулсан ийм хөөрхөн сормосны бодог шиг ийм бүтээгдэхүүн бас банк цүнхэнд нь явж ивэл зүгээр юм. Бидний ус чинь ингээд нөгөө нэг энэ тийм ийм жижигэн сөөсгөр ийм арцгарууд гарч ирэхгүй. Энийг дарахад зориулагдж болно. Дээрээс нь нуурталт хөөрхөн буржээс үсээ ингээд дарна гэх мэтчлээ энэнийг бол тийм зорилгоор ашиглана. Дээрээс нь төрсэн эмэгтэйчүүд ахмал ийм нарны цэцрэг үсчтэй шүү дээ. Тэр нарны цэцрэгийг бас ингээд дарж өгдөг ийм бүтээгдэхүүн байж байгаа шүү. За тэгэхээр боржгоруудтай зориулсан бүтээгдэхүүн бол манад Йозезора байна. Тэгэхээр та хэд маань өөрсдөө сонголтоо хийгээд боржгороо улам илүү тодруулаад боржгораараа гангаарай.